За манай подкаст үргэлжилсээр байна. Тэгэхээр энэ удаагийн подкастаар бид улсын 3 дугаар төвийн мэлгийн зүрх судлалын тасгийн ихэмж Мөнх Совдыг урьж оролцуулж байгаа. За өнөөдөр хоёулаа хүмүүсийн мэддэг мөртлөө мэддэг үсэдэв тий. Даралт гэж ярьдаг. Жишээ нь энийг бол одоо яг мэрэгжлийн хэллэгээр бол артерийн даралт хэсэлт гэж ярьд юм байл л да. Тэгэхээр артерийн даралт гэж юу нь юу юм? Тэгээд артерийн даралтын одоо хэвийн хэмжээ, ихсэн хэмжээ гэдээ бас нэг хэмжээний талаар ярьдаг шүү дээ. Тэгэхээр энэ талаар яг үзэгчтэй хоёулаа цэгцтэй ойлголт өгвөл их зүгээр болов гэж бодож байна. Артерийн даралт буюу одоо цусны артерийн даралт хэсэлцэж гэж ярьдаг, цусны даралт хэсэлцэж гэж бол ярьдаг. За тэгэхээр яагаад заавал артерийн даралт хэсэлт гэж яриад юм гэхээр зүрх маань бол одоо байнгын одоо зүрх цохилго гэж ярьдаг тий, зүрх байнгын агшид суларч бол ажиллаж идэг. За ингээд зүрх цохилго тоолонд бол артерийн суцаар дамжуулж бусад эд эрдэнэ рүү бол цусаа шахаж идэг. За тэгээд энэ артерийн суцанд үзүүлж байгаа цусны даралтыг л одоо хэлээд байгаа. За тэгэхээр энэ артерийн судасны ханд үзүүлж байгаа цусны даралт ихсэх юм бол артерийн даралт ихсэх өвчин байна гэж бол үзээд байгаа маа. Хэвийн хэмжээг бол зүгээр би өөрөө ингээд энэ тэндээс уншаад ойлгож авснараа бол 120-80 байх бол Монголын хувьд бол тий хэвийн даралт гэж үзэх юм байлээ. Дээшлбэл мэдээж даралт ихсэлт гэж үзэх байх л да. Тэр талаар та нэг тайлбарлаж өгөөч. Ерөнхийдөө бол одоо манай Монголын удирдамжин дээр болохоор яг зааснаар бол Монгол хүний биеийн онцлогт тохируулаад 130-80-аас дээш ихсэхгүй барья гэдэг удирдамжийг бол гаргасан байдгийг. 130-80 тийм. Одоо Америкийн удирдамжин дээр бол 140-90 гэж бол заасан байдаг л да. 140-90-ээс дээш бол артерийн даралт ихсэлт гэж бол заана гэд. За одоо чинь Европын удирдамжин дээр бол 135 доод 85-аас дээшгүй байх ч гэдэг юм уу тий. За тэгэхээр манай Монголын одоо нөхцөл тийм бол бас хүний биеийн онцлог идэж ууж байгаа нөхцөл байдалтай холбоотой за гарч байгаа эрсдлүүдийг ингээд тооцоолоод ер нь 130-80-тай л барий 130-80-аас дээш гарах юм бол одоо бусад эд эрхтнүүдийн хүндрэл өгж гин тий. Бусад эд эрхтнүүдийн хүндрэл өгснөөр одоо байнгын одоосноо тий одоо саажилт үүсэх одоо бусаж одоо эргэшгүй одоо тийм том эд эрхтнүүдийн хүндрэлүүд бол өгöd байна гэж болол үзсэн байгаа. Тэгэхээр даралтыг яагаад ингэж хоёр тоо хэлээд байна гэхээр одоо дээд даралт доод даралт гэж яж байгаа. Дээд даралт 130 гэдэг маань болохоор систлийн даралт буюу зүрх агшиж ах үеийн даралт. За доод даралт 80 гэдэг маань болохоор судлалын даралт буюу одоо зүрх амарч ах үеийн даралтыг бол хэлж байгаа. Тэгэхээр ер нь бол 130-80-аас ихсэх юм бол даралт ихсэлт гэдэг бол одоо хоншийг бол тавина. Тэгтээ мэдээж нэг удаагийн хэмжилтээр бол бас үзэхгүй. За дор хаяж бол хүн маань 50 байна тий 50 одоо дор хаяж 20-30 минут 50 нөхцөлд сууж агаад зөв даралтаа хэмжүүлээд за тэгээд 3-аас доошгүй удаа 130-80 гэдэг тооноос дээш одоо хэмжилт гарах юм бол даралт ихсэлт бий болж байна удаа гэж бол үзнэ гэсэн үг. Өглөө өдөр оройд 3 удаа үзнэ гэсэн үг. Юу гэж ойлгох вэ? Өглөө өдөр оройж гэж болно тий. Эсвэл завсаргаатай 3 удаа ч байж болно тий. За тэгээд ерөнхийдөө бүр яг артерийн даралт ихсэлт гэдэг оншиг тавихын тулд бас одоо тий дор хаяж ер нь 2-7 хоногийн туршид даралтаа хэмжээд хөтлөөд тий. За тэгээд огт даралтны юм уухгүй байхад хэрвээ даралт маань ингээд ихсээр л байх юм бол ер нь даралт ихсэлт гэдэг оншиг бол тавина. Би ингээд даралт ихсдэг болчлоо. Ер нь би даралт их өндөртэй болчлоо гэд манай найзууд бол ялангуяа их ярьдаг л да. Тэр бол нөгөө түрүүн би ярьжсэн 35-аас ер нь дээш наснд бол нэлээд түгээмэл болчдөг юм шиг байна. За тэгээд мэдээж тэрэнд нөгөө нэг ажлын ачаал, стресс янз янзын шалтгаан байдаг бах тий. Тэгэхээр нөгөө даралт ихсэгдэг шалтгаан гэдэгт одоо нэлээд хэд юм ордын байлээ гэж би уншиж ирсэн. Тэгэхээр даралтыг юу ихсэгдэв? Ер нь яагаад хүн даралт ихтэй болчдөг юм? За даралт ихсэлт маань ер нь анхдагч хоёрдагч гэж бас явдаг л да. Хоёр дахь даралт ихсэлт бол одоо ялцчгүй хүн маань тий ямар нэгэн өвчний шалтгаантай гол судасны эмгэг, бөөрийн судасны эмгэггүй ч гэдэм үү тий бамбаа булчирхай эмгэггүйд ялцчгүй одоо тийм өвчний шалтгаантай бол даралт ихсэлт бол байгаад байгаа. Хоёр дахьч тий анхдагч даралт ихсэлт гэдэг маань болохоор өөрөө одоо ийм анхдагч бие даасан ийм өвчин болж хуурж ин тий анхдагч даралт ихсэлтэд нөлөөлөд байгаа шалтгаанууд одоо
нөгөө л нэг одоо амьдралын буруу хөвшил те одоо хоол ундтай холбоотой давсны хэрэглээ их байна. За тэгээд нөгөө хөдөлгөөний хомсдолч гэдэг юм уу те биеийн жингийн илүүдэл за тусандах сахар, холестерины хэмжээ их байх эдгээр хүчин зүйлүүд бол ялч нөлөөлөд байгаа юм л та. Одоо жишээ нь ингээд залуу хүмүүс даралт ихсэл ингэнгүүт одоо ер нь бол давсны хэрэглээг хязгаарлаа гэж эмчнэр байнга зөвлөдөг шүү дээ. Тийм давсны хэрэглээг хязгаарлаа одоо хөдөлгөөний идэвхтэй нэмээч гэдэг юм уу те. За тэгэхээр одоо жишээ нь давсны хэрэглээ одоо байнга давс ихтэй хоол идэх юм бол тусандах одоо давсны хэмжээ ихснэ. За тусандах давсны хэмжээ ихсээд ирэх юм бол одоо тэр бас нэг тусандах давсны хэмжээг ингээ хэвийн байлгадаг тийм механизм одоо ажилладаг байхгүй. Тэгээд ингээд тусандах давсны хэрэглээ одоо хэмжээ нь ингээд ихсээд ах юм бол нөгөө механизм чи ажиллаж эхлээд одоо эд хэсээс ингээд цусаа илүү сорж эхэлдэг. Цус одоо суц руугаа. Тэгэхээр нөгөө цусны хэмжээг ихсгэнгүүд судсан дахь цусны хэмжээг ихсэх юм бол нөгөө давсны концентрац багасгаад ирэх нь шүү дээ. Тэгвэл нөгөө судсан дахь цусны хэмжээ ингээ ихсээд ирэх юм бол яг одоо нөгөө шаарнд ингээд их хэмжээний ус ивлэл гарч ингээд их одоо эзлэгүүнээрээ маш их болоод тэгээд одоо даралт маань их болоод байна шүү дээ. Яг тэрнтэй адилхан ингээд судсанд ингээд цусны хэмжээг ихсгээд давсны хэрэглээг багасж байгаа боловч цусан дахь одоо цус маань ингээд судсандаа ингээд хандаа судасны ханд ингээд их хэмжээний ингээд даралт өгснөөрөө даралт ихсэх үйл явц ингээ одоо бий болоод байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр хэрвээ ингээ давсны хэрэглээгээ багасгаад ингээд ирэх юм бол нөгөө нэг механизм чинь илүү их цусыг татахгүй учраас судасны хан маань тайван л ажиллаад байна гэсэн үг. Тийм. Тэгээд бас ихэвчлэн нөгөө залуу хүмүүс одоо даралт ихсээд байна гэж бас яриад байгаа шүү дээ. Тэгэхээр яг бас даралт ихсэх одоо даралт ихсэх өвчин мөн үү эсвэл тухайн үеийн бас нэг шинж тэмдгийн даралт ихсэл тас байж болно л да. Тэгэхээр байнгын стресстэй байна шүү дээ тий. Ажлын ачаал ихтэй эсвэл одоо байнгын юмд айцтай зочромтгойч гэдэг юм уу тий. Ингээд ирэх юм бол бас одоо жишээ нь стресс юм уу хит тийм одоо зочромтгой тийм үйл явц юм бол нөгөө нэг артерийн судсаар дамжуулж байгаа нөгөө цусны эргэлт маань илүү ингээд хурцсаад ирэнгүүт хүмүүс маань ингээд их хэмжээний зочролт авцсан байхаар судс ингээ агшдаг байхгүй агших хэлбэрийн тэгээ одоо ингээ агшсны дараа тэрнгээр нөгөө нэг зочны дараа ингээд одоо дамжуулж байгаа цусны маань одоо хурд айгүй ихсээд идэг тэгэхээр бас нөгөө нэг усны царгыг ингээд дарж байгаа ингээд ясны дараа ингээ хэмжээгээр ингээд амар хүчтэй ингээд гождог шүү дээ. Яг тэрнтэй адилхан бас яг даралт ихсэх процесс бий болдог гэсэн. Тэгэхээр хүн ингээд амар их стрессийн дараа судас агшина. Тэр нь судас агшиж байгаа боловч тэр цусан дахь эргэлдэж байгаа цусны эзлэмж айгу хурдсаад ирчин гэсэн үг байхгүй. Тэгэхээр бас даралт ихсэн. Тэгэхээр тэр хүн маань буцаад одоо хэвийн амьдралын хэв маягтай ороод те айгу тайван байдалтай бороход буцаад одоо даралт багасаж бас болно гэсэн үг. Тэгэхээр тэрийг бас би ингээл даралт ихсэлттэй болцсон гэд шууд ингээл байнгын даралтны эмийн хамааралтай бас болчих хэцүү. Ер нь л хамгийн эхлээд яг тэр амьдралынхаа юм маягт аягүй сайн анхаарах хэрэгтэй болж байгаа юм л да. Нэг ингээд юу гэдгийг одоо даралт ихтэй гэдээ онцлогдчих юм бол цаашдаа дандаа даралт ихтэй байна гэсэн үг мөн үү биш үү? Ер нь бол тийм. Тэгж ойлгох. Яг даралт артерик гипертензи гэдэг онш тавигдсанд бол даралтны эмийг бол ерөөсөй байнга уухыг зөвлөдөг. Зарим хүмүүс даралт ихтэй гэж онцлогдчиход ялангуяа одоо настай хүмүүс тэгдэм байлээ. За нэг 7 хоног ч юм уу 10 хоног уугаад тэгээд даралт нь буцаад ингээд тогтворчод ирэнгүүт нь эмээ ухаа болчиход идэм байлээ. Би бол одоо өөрийнхөө найз нөхдийн гэр бүлийн хүрээнд тийм зүйлс нэлээд хэд ажиллаж исэн. Тэгээд тэр нь сүлд нэгцэм сөрөг үр дагавар үүсгдэг гэж. Тэр ямар учиртай та нэг тайлбарлаж өгч. Даралтын эм уулаа даралтны эмийн үйлчлэгээ 24 цаг гэж үзсгэд даралтны эмээ уугаад одоо өдөр алга уухыг зөвлөнө гэдэг шүү дээ. Тэгэхээр даралтны эмээ хэрвээ уухаа болчих юм бол 24 цаг нь хэтэрлээ үйлчлэгийн дуслаа ааж манд буцаал даралт маань ихсчихэд байхгүй. Тэнгүүд хүмүүс яг ингээд одоо чинь өнөөдөр 10 цагт даралтны эмээ уучаад маргааш 10 цагт ингээд даралтаа үзэнгүүд хэвэн байж болох байхгүй. Ягаад тэгэхээр даралтны эмээ үйлчлэгээ маань хараахан дуусаагүй даралт маань буцаа ихсэж амжаагүй байна гэсэн үг байхгүй. Тэгээд тэр үед нь ингээд яг л даралт нь ихсээгүйсэн чи яг л тэр цагта даралтны эмээ уугаал огт даралтныхаа одоо тэр хэвийн эмчэнд нь барайл яваад хань чухал байхгүй. Тэгэхгүй ингээл одоо хэвийн байна уухгүй гэж заавал ихсхийн хүлээгээд ихснийхэн дараа уугаал намдаагаал ингээд тахаар даралт ихсэх болгонд нөгөө нэг судасны ханд чинь ачаал өгсөөр хагаад нөгөө бусад эртнүүд чинь хүндрэл өгöd ш тэ жишээ нь тархины судаснд ч юм уу тархины судас одоо цүлхийгээд тагараад тэ хагараад одоо нөгөө
тархины харуулт энэ төр хөгждөг штэ. Тэгэхээр тэр мэр чинь одоо ингээл ерөөсөө л байнга л нөгөө судасныхаа хамд ингэж ачаал өгсөөр байгаа л нөгөө цүлхэн гэдэг юм чи үүсэж чинь. Эсвэл судасны хамд ингэж товрон дүсээр байгаа нарийслэг гэдэг юм үүсгэж чинь гэдэг юм уу те. Ийм хөндрөлүүд бол бий болдог. Тэгэхээр нэгэнд хэрэг даралт ихссэн л бол ерөөсөө л тогтмол юм явна гэсэн үг. Тогтмол гэдэг нь одоо өдөр болгон юм явна. Тэгээд тодорхой цагтаа уун гэсэн. Цагтаа уун тий. Одоо 12 өдөр 12 туусан бол яг маргааш нь 12 цаг. Эмчтэй ер нь хэр хугацаа болоод үзүүлж явах хэрэгтэй байдгийг даралт ихтэй хүн бол өөрт тохирсон даралтны имээ сонгоцсон. Тэгээд даралтын доктортой өөрөө гэрээрээ байнга цусны даралтаа хянаад доктортой байх юм бол одоо заавалжгүй нэг сар тутам 2 сар тутамч гэдэг юм чи заавал үзүүлэх шаардлагагүй. Магадгүй хүн маань даралтын докторгүй за эсвэл одоо бусад бай эрдэнд нь гэмтэл өгöd байгаа тий. За уурлаад байгаа хүмүүс бол ерөнхийдөө яг тухайн үед нь эмчт бол заавал үзүүлэх ёстой бол. Тэрнээс даралт ихсэлтэй хүн бол тэдэн сар тутамдаа нэг үзүүлэнч гэдэг юм уу яг тийм бол байхгүй. Хүн хүнээсээ л харилцаа адилгүй байна. Эмэн тааш тохирохгүй ч гэдэг юм уу тийм тохиолдол үзүүлэх юм байна. Нэг бол одоо даралтан тогтворчихгүй байгаа үед эмчтэй үзүүлээд зөвлөгөө аваад ерөнхийдөө ингээд эмэн таарад харьцангуй доктортой байх юм бол байнга ус үзүүлээд байх шаардлагагүй юм байна шүү дээ. Тийм яваад л явчихна гэсэн үг байна. Даралт буурдаг гэж нэг яриад идэг шүү дээ тийм ээ. Тэгэхээр даралт бууралт ихсэлт хоёрын ялгаа нь юу вэ? Даралт ихсэх гэдэг маань болохоор яг одоо даралт ихсэх өвчин гэж бол хэлж байгаа. Даралтаа өвчин бол тийм өвчин болж байна. Даралт багасна гэдэг маань бол яг өвчин бол биш. Тодорхой хүний одоо ямар нэгэн суур өвчний улмаас хөндрөл өгөөд одоо даралт унна гэдэг чинь шокт чинь л гэсэн үг байхгүй. Тийм. Тэгэхээр ямар нэгэн өвчний хөндрөл өгч ин гэсэн үг. Тэгэхээр яг даралт унж байгаа үед бол ерөөсөө зайлшгүй л эмнэлэгт хандаж үзүүлэх шаардлагатай. Даралт багасаад байгаа шалтгаанаа олох хэрэгтэй. Даралтны имээ уухгүй байж байгаа таслахаас болж одоо түрүүн та ярьлаа шүү дээ. Харавлт үүсдэг гэж. Бид нар нөгөө харавчжээ гэж ярьдаг. Тархины харавлт гэж ярьд юм байл шүү дээ. Тэгэхээр ийм харавлт үүссэн тохиолдлууд ер нь таны одоо үзэж явах хугацаанд 3 дугаар эмнэлэг дээр зүрх судаллын тасаг дээр бол зөндөө тохиолдож байсан баг. Тэгэхээр одоо үзэгчдэд анхааруулад хэлэхэд одоо та яг болсон бодит процессудаас бас нэг хэдийг дурдж өгөөч. Ер нь яг хүмүүс яадаг юм манайх. Эхлээд нөгөө даралт ихсэлтийн хүндрлийн талаар бас нөгөө ганцхан тархины харуулт бол биш шүү. Тийм. Даралт ихсэлтийн хүндрэлүүд одоо бай эрхтний хүндрэлүүд гэдэг байгаа. Тэр нь болохоор тархинд нөлөөлж болж ийн, зүрхэнд бас нөлөөлж ийн тий, зүрхний шигдээс үүсгэж ийн, зүрхний судасны одоо ханыг зузааруулах, зүрхний дутагдал үүсгэх тийм хүндрэл үүсэж ийн. За тэгээд бөөрөнд нөлөөлн зархын судасуудын хүртэл нарийслаг өгөөд одоо зархын судас буюу хөл гарын судасуудын нарийслаг өгөө тий, зархын судасуудын артери олоод одоо нарийсах тийм эмгэгүүд үүсэж болж ийн. Нөгөө зархын судасны эмгэг гэдэг юм руу очиж ийн. Тэгээд мөн нүдэнд бас нүдний судасандаас ачаал өгөөд нүдэндээ ингээд харуултын төр өчтдөг штэ өнгөц цус хордог тий. Гэх мэтчлэр ер нь маш олон эд эрхтэнд бол нөлөөлж байгаа ганцхан яг бас тархины харуултанд бол нөлөөлөхгүй. Даралт ихсдэг хүмүүс маань бас ингээд хамаагүй цус шингэлдэг юмэдэг бас өөрсдөө нэг дур мэдээ дуучдаг. Нэр тийм байдаг шүү. Байдаг тий. Тэгэхээр нөгөө даралтаа бас нэгдүгээр зүйлсээ огт хянахгүй. Даралтны юм ингээл одоо бичүүлээд авчихсан те ийм ингээл эмчээс авцсан бол тэрийгээ яг ингээд тогтмол цагт ууж байгаа ч гэсэн ерөөс ингээд хянахгүйгээр бас уугаад идэг. Тэгэхээр даралт нь доктортой байна уу, докторгүй байна уу амарлгүй те. За тэгээд дээрэс нэгдүгээрт одоо нөгөө даралт нь их байгаад цус шингэлэх хэмээ бас ингээд одоо хамаагүй эмчийн зааваргүйгээр уугаад ингээд даралт өндөр байхад цус шингэлэх юм уучих юм бол бас тархины судас гарах тийм шалтгаан болж байгаа. Тэгвэл мэдмээр юм байна тий. Тийм. Тэгэхээр бас яг энэ эмийн шалтгаантай бас геморгийн харуулт буюу одоо ийм тархин доторх цус харуултуудыг бас өгчээсэн тийм тохиолдлууд айгүй их байгаад байгаа. Тийм. За нэгдүгээрт бас тийм байна. Хоёрдугаарт одоо даралтны эмээ яг бас нөгөө таны түрүүний хэлсэнчлэн огт ингээд 2-7 хоног унгуудаа энэ даралт одоо нөгөө докторчлоо гэд ингээд бэлждэг. Тэгтэл нөгөөх маань яг ингээд 24 цаг өнгөрлөө, эмийн үйлчлэл нь буурлаа, харцангуй хэсэг хитэн цаг бол доктортой явж болно шүү дээ. За тэгж жагаад гинт одоо огцом явандаа ингээд мэдгүй докторцсон гэж бодоо явж идэл даралт маань огцом ингээд одоо ихсэнгүүд нөгөө судасны ханд чинь хүчтэй даралт өгөөд судас хагарах тийм эрсдлийг бол үүсэж байгаа. Энэ бол яг ингээд цочингоор ингээд судас хагарах юм эмгэгийг бол үүсгэж байгаа байхгүй. Даралт ихсгөвчин маань бас зөвөр олон жил ингээд докторгүй ингээд одоо жишээ нь яг нөгөө нэг зорилттой төвшөнд барихгүйгээр тий 140 150 тавтай ингээ яваад ах юм бол яванда бас ингээ судасны одоо хатуурлыг үүсгээд шүү дээ. Одоо тэгээд та жишээ нөгөө
30-аас дээш насны хүмүүс илүү мэддэг гэдэг. Ер нь бол насжилттай холбоотой. Одоо нас нэмэгдсэн ерөнхийдөө бол судасны хатуурлууд үүсч эхэлж байгаа. Залуу хүмүүсийн бол ингээд судасны хаан бол харьцангуй зөөлөн байдаг учраас судасны хаандаа ингээ их хэмжээний цусны даралт өгсөн ч гэсэндээ бас даралт ихсэхгүй яваад байдаг байхгүй. Ингээд нас нэмэгдээд суц хатуурл үүсдний дараа судасны уян хатан чанар алдагдаад ирэнгүүт одоо судасны хаандаа ингээд ачаал өгөх юм бол шууд нөгөө даралт ихсэлт чинь ингээд илүүтэй ингээд явагдаж эхэлдэг гэсэн үг. Танаа дээр эмчилүүлж ирсэн өвчтнүүд ер нь голцоо даралт ихсэлттэй л усад ирэх үү? Яг манай одоо зүрх судлалын тасагт бол яг одоо ямар нэгэн байр эрхний гэмтэлгүй даралт ихсэлттэй өвчнөд хүмүүс бол нэг хэвтдэггүй. Ягаад тэгэхээр эдгээр өвчнүүдийг бол ерөнхийдөө бол 1-р шатал 2-р шаталт бол эмчилж гэж үлддэг. Харин даралт ихсэлтээсээ болоод бусад одоо зүрхэндээ ингээд LED хүндрэл өгсөн тий эргэшгүй хүндрэл өгсөн зүрхний дутагдал үүсчихсэн эсвэл зүрхний шигдээс үүсчихсэн ийм хүмүүс бол хөвчлэн хэвтдэг. Тэгэхээр арай хүндэрсэн хүмүүс 3-р шаталт бол хэвтдэг гэсэн. Даралтаа ихсэхгүй, артерийн даралтаа аль болох ихсэхгүй байхын тулд одоо яах ёстой? Нөгөө л нэг амьдралын хэм маягтны ярьдад эхэлж байгаа юм дахиад тий нөгөө нэг давс багтаа хоол идэх тий давс ихтэй хоол идээл ах юм бол нөгөө төрөний миний хэлсэн механизмын дагуу бол даралт ихсэх нь. Тэгэхээр нэгдүгürt мэдээж хоол унд бол айгүй чухал болж тарж байна. Давс багтаа хоол идэх. Хоёрдугаарт нөгөө нэг байнгын хөдөлгөөний идэвхтэй байх тий амьсгалын дасгалаас айгүй чухал тий амьсгал айгүй зөвдөг. Тэгэхгүй бол одоо ерөөсөө одоо нөгөө хөдөлгөөн хийхгүй хүн бол нэгдүгürt одоо нөгөө эдис чинь ингээд ямар ч ингээд ачаал авахгүй байснараа одоо бас л ингээд ийм одоо цусны эргэлт амар удаашрчдаг байхгүй. Тэгээд цусны эргэлт удаашраад ингээд жоохон л ачаал онгод цусны одоо нөгөө ханд өгж байгаа даралт чинь шууд даралт ихсэх нөлөөг бол үзүүлээд эхэлдэг гэсэн. Тэгэхээр нөгөө хөдөлгөөн бол ерөөсөө байнгын чухал байна. Хоол унд бол байнгын чухал байх нь. За тэгээд нөгөө хорт зуршил тамхи бол ерөөсөө суд сатуурл үүсгдэг бас нэг номер 1 одоо эрсдэл хүчин зүйл байхгүй. Тэгэхээр тамхи олон жил татсан хүмүүс бол ерөөсөө л судасны хатуурл бол одоо тамхи татсан үнэтэй харьцуулах юм бол 20 насаар илүү залуу хүмүүст бол судас хатуурл бол үүсч эхэлдэг гэсэн үг. За би нэг бол одоо эрэгтэй хүн учраас нэгдүгээрт, хоёрдугаарт одоо манай найз нөхдөд донд за баг 7 8 дугаар ангиас эхлээд тамхи татсан залуучууд их байдаг. Тэгэл яг хоо эхнээсээ нэг жоохон ингээл нөгөө юу гэдэг л нэг астм маягийн зүйлс үүсэл ингээл янз янзын хүндрэлүүд зарим нь захын судасны эмгэг гэж онцлогдол ингээл явж ил байна л да. Тэгэхээр энд бол тамхи их нөлөөтэй гэж би дууссан. Сүүлийн үед бол манайхан электрон тамхи татдаг болсон. Vape гэж яриад байгаа шүү дээ. За энэ бол одоо нөгөө нэг химийн одоо ууршуулсан байдал руу хувиргацсан л одоо арай нэг өөр төрлийн тамхи юм да тийм. За дээрэс нь тото ерөнхийдөө бол яг хүн амын дунд цөөн байр суурь эзлэн. Гэхдээ нэг магадгүй миний харж байгаа нэг 10-аас 15% нь монголчууд бол навчин тамхи хэрэглээд идэг. Тэгээ тэрийг одоо ингээд эхэндээ нэг жоохон гангараа маягаар тий одоо хүнд харагдах, гоё харагдах ч гэдэг юм. Тэгээ явандаа тэрэндээ нэг тодорхой хэмжээнд ингээд дасан зуршил болоод тэгээ хаач явсан гэд навчин тамхи барай явж идэг тий. Тим зүйлс их байдаг. Тэгэхээр ер нь энэ төрөл бүрийн тамхинууд бол одоо чинь тухайлах юм бол электрон тамхи, навчин тамхи хоёр жишээ нь хэрхэн яаж нөлөөлдөг юм бол энэ дээр тийм судалгаа байх уу? Одоо жирийн тамхинаас илүү хортой ч гэдэг юм тийм зүйл байт юм бол. Энэ маань бол яг энэ энгийн тамхинаас бол ерөөсөө баггүй хор нөлөө үзүүлдэг юм байна гэдгийг бол ерөөсөө амар олон судалгаагаар гаргаж байгаа юм лээ. Тий. Тэгэхээр ерөөсөө тамхи л бол тамхи. Ганцхан зүрх судасны системд бол мэдээж нөлөөлөхгүй. Зүрх судасны системд бол тэгтээ ялангуяа зүрхний шигдээс эрсдэлт бол архинаас илүү тамхи бол ер нь бүр номер 1 нөлөөлдөг. Тэгэхээр одоо яг ингээд манай одоо эмнэлэг дээр зүрхний шигдээсийн тасагт ингээд 20 идтэй залуу ямар ч аргаг гооч өвчнгөө зөвхөн тамхи татдаг тий ингээд 10 наснаас эхлээд тамхи татсан ч юм уу ерөөсөө л ингээд ганцхан эрсдэл нь ерөөсөө л тамхи татдаг хүмүүс ингээд амар шигдээс олж ирээд байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө л нөгөө нэг зүрхий тэжээдэг титэм судаснд маань титэм судасны дотор ханд маань ингэж тов руу үсгэж байгаа тий. За эсвэл одоо цусыг их хөтөрүүлж байгаа. За цус эргэлдэх систем ингээд удаашруулж байгаа энэ эрсдэл чинь ерөөсөө л тамхи болчиход байгаа. Яг энэ залуу хүмүүсийн хувьд бол настай хүмүүсийн хувьд бол яг энэ шигдээс олж байгаа эрсдэл бол одоо нөгөө олон жил даралттай явсан ч гэдэг юм уу тий ингээд сахарын өвчнөд явсан ч гэдэг юм уу эдгээр нөлөөлж байгаа боловч яг залуу хүний хувьд бол ерөөсөө л ганцхан тамхи байгаа байхгүй яг залуу хүний яг шигдээс олж байгаа эрсдэл нь ерөөсөө цэвэр ганц тамхи байгаа.
Таны мэдж байгаагаар одоо жишээ нь танаа тасагт ирж үйлчлүүлж байгаа хүмүүс дотроос хамгийн залуу хүн одоо хэдэн настай хүн байсан бэ? Яг манай засагт болохоор яг зүрхний шигдээсээс гадна одоо шалтгаан тодорхойгүй зүрхний дутагдaltaй бас залуу хүмүүс их байдаг. Одоо 18 настай. Зүрхний 18 уу? Тийм 18 настай. Тийм залуу бас гэж. Зүрхний дутагдaltaй. Энэ яг зүрхний дутагдалт бас нөлөөлж байгаа юм. Удамшил бас нөлөөлж болдог. Тийм удамшлын шалтгаантай эсвэл одоо идиопатик буюу ямар ч нэгэн шалтгаан тодорхойгүй зүрхний арга дутагдaltaй. Одоо нэгсэндээ зүрхний маань агшилт суларчихсан тий зүрхний маань агшилт суларснараа зүрх ингээд цусаа шахаж чадахгүй байгаа. Ийм бол 18 настай үйлчлүүлэгч бол байгаа. Хоёрдугаар зүрхний төрлийн гажигтай мөртлөө одоо зүрхний төрлийн цоорхойтой насан турш хүмүүс бас залуу хүмүүс айгүйх байгаа. Тэгэхээр нөгөө 18 нас хүртэл ихний лхас дээр хянаад явдаг бол 18-аас хойш бол яг манай эмнэлэг дээр яг зүрхний төрлийн насан турш одоо зүрхний төрлийн гажигтай насан турш хүмүүс бол хянагдаад явдаг. Тэгэхээр энэ хүмүүс маань болохоор яг төрлийн хүнд гажигтай хагалгаа хийх боломжгүй байсан тийм эсвэл хагалгаа хийх үед нь мдээгүй явж байгаад хүндрүүлээд хагалгаа хийх боломжгүй болсон. Тэгээд насан турш хүмүүс бол бас яг манай эмнэлэг дээр залуудаа бол орж байгаа юм л да. Тэгэхээр бас 18-аас дээш бол зөндөө тийм хүмүүс л байгаа. Сүүлийн үед одоо энэ даралт ихсэлт гэдэг одоо өвчин залуужаад эхэлчлээ. Одоо 30 наснаас доошоо болж эхэлж байна гэж. Тэгэхээр үнэхээр Монголд яг тийм залуужж байгаа нөхцөл байдал бий юу? Бага. Одоо ингээд манай тасагт бол яг артерийн даралт ихсэлтийн хүмүүснийг яхтар хэвддэггүй гэж байгаа шүү дээ. Гэхдээ яг манай амбулатороор бол үзүүлж байгаа хүмүүс бол хөвчлэн бол одоо дийлэнх нь даралт ихсэх шалтгаанаар бол үзүүлж байгаа байхгүй. Тий. Тэгэхээр одоо нөгөө залуучууд байгаа гэж шалтгаан чинь бас л нөгөө түрүүн хэлсэн л нөгөө нэг юмнууд мал одоо амьдралын буруу хөвшил маань л одоо ихсээд байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр амьдралын буруу хөвшлээсээ болоод даралт ихсэх өвчин бол залуучаад байна гэсэн үг. Тэрнээс биш одоо хэрвээ амьдралын зөв юм маягтай байсан бол одоо хүн өстэй нөгөө насжилттай холбоотой суд сатурал явагдчих ижил даралт ихсэн үг гэхээс биш уг нь бол даралт ихсэх процесс бол үүсэх хэрэг байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө л нэг хоол ундны зохисгүй байдал хөдөлгөөний өмсдөл гэдэг зэргээс нөгөө стресс депресс ихтэй байснараа тий ингэснээрээ л одоо нөгөө даралт ихсэлт гэдэг өвчнөр хард залуугаараа л өвдөж эхлэх байгаа юм л та. Даралтны асуудалгүй явж байгаа саяхнаас даралттай боллоо гэдэг хүмүүс байгаа байлгүй. Настай улсуудаас хэдэн насны хүн даралтгүй явж байгаад орж ирсэн тохиолдол байна. Өөрөөр хэлбэл нөгөө өөрийнхөө одоо өөрийнхөө даралтыг ихсэхгүй маш сайн одоо барьж исэн хүний жишээ гэх юм уу та тий. 70 эд мэдэн настай даралт огт ихсдэггүй хүмүүс бол байна шүү дээ. 70 эдтэй юу? Тийм байлгүй яах вэ? Тэгээ бас энэ бас айгүйх нөгөө цусан төрлийн хамаатан удамшил гэдэг юм бас айгүйх нөлөөлдөг л та. Тийм. Тэгэхээр одоо жишээ нь аав ээж нь залуусаа даралт ихсдэг гэсэн бол одоо хүүхдэд болно бас ингэж удамших юу бол бас айгүйх байдаг. Тэгэхээр энэ бас айгүйх нөлөөлөд байгаа. Бас энийг бол бид нэр ялцчихгүй ингэж одоо эргүүлж болшгүй тийм хүчин зүйл байгаад байгаа юм л да удамшил гэдэг юм байна бол. Тэр настай хүмүүс 70 80-д тэ бас даралт огт ихсдэггүй. Тэгтээ бусад одоо өвчнөр өвцөн хүмүүс бол байгаа юм л да. Одоо хавлгын гажигч гэх юм уу тий зүрхний одоо нөгөө дутагдaltaч гэх юм уу тий. Даралт ихсэлтийн шинж тэмдгүүд яаж илэрх вэ? Бас нөгөө нэг хэлэх чухал юм даралт нөгөө бас шинж тэмдэггүй маш их ихсдэг. Тийм үү? Тий, огт шинж тэмдэг өгдөггүй. Тэгэхээр нөгөө хүн маань ямар ч зовиргүй шинж тэмдэггүй болохоор нөгөө даралт ихсэж чинь гэдгийг мэдгүй явж байгаад гинт нөгөө нэг хүндрэл өгснөхийн дараа даралт ихсдэг байсан юм байна гэдгийг мэддэг бас тохиолдол айгүйх байдаг байхгүй юу. Тэгэхээр хүн даралт ихсдэггүй хүн ч гэсэндээ ерөнхийдөө нэг сардаа ядч нэг удаа даралт маань хэр байд юм байна гэд үзэж явах хэрэгтэй. Ер нь үзэж явах нь гэмгүй юм шүү дээ. За тэгээд шинж тэмдэг ер нь яаж илэрдэг вэ гэхээр хамгийн эхлээл ерөөсөө л шилүү зөвшгөөс эхэлдэг байхгүй. Шилүү зөвшөөл те ингээл өшөөл толгоо өвдөх, за нүд бүрлцэгч гэдэг юм уу те. За ингээд цаашлаад ирэх юм бол цээжэр өвдөх, амьсгалд авчдах гих мэтчлэн бол илэрдэг. 25-аас дээш те 25-аас 140 хүртэлх насны залуучууд бол компьютерийн ард нэлээд удаан суудаг. Одоо сүүлийн үеийн амьдралын одоо хотын амьдралын хэм маяг ерөнхийдөө тийм боллоо шүү дээ. За ажлаас гадуур яаж ийнэ гэхээр ялангуяа манай эрчүүдийн дунд нэг зовлонтой зүйл бий. Компьютер тоглоом тоглодог. Тэгээд нөгөө стратегийн ч юм уу юм компьютер тоглоомууд нэг тоглохоор хамгийн багадаа 3 цаг 4 цаг сууж явах жишээ нь. За сүүлийн үед энэ маань ингээ залуучууд ч гэлтгүй хүүхдүүд айгүйх тоглодог болоод эхэлсэн. Гар утсан дээрээ тоглож гин, компьютер дээр тоглож гин. Бүр ингээд нэлээд өндөр үнэтэй компьютер гэр бүлийнхнэрээ авахуулаад тэрэн дээрээ тоглодог жишээ нь.
Тэгэхээр энэнээс болоод ингээд яг саяны одоо таны ярьдаг шиг юм шинж тэмдгүүд те одоо нүдгүр элзэг толгоо өвдөх үзүүгээр хөших те одоо цээжээр өвдөх нэлээд олон юм шинж тэмдгүүд илрээд эхлэх юм бол ерөөсөө нэн даруй мэрэгжлийн байгууллага буюу одоо эмнэлэг тандах хэрэгтэй юм байна. Тэгээд даралтаа ингээд үзээд ерөнхийдөө ихссэн байж магадгүй гэж үзэх юм бол нэг яралтаа л ер нь арга хэмжээ авах ёстой юм байна. Даралт нь ингээд байнга одоо юу гэдгийг 140 50 60 ч гэдэг юм уу ихсээд өөрөө тэрийг мэдхгүй хүмүүс бас байдаг шүү тий. Тэгээд нөгөө чимээгүй алуурчин гэж нэрлэгддэг байхгүй юу? Тэр гипертен зэг чинь бас нөгөө чимээгүй алуурчин гэж ерөөсөө нөгөө нэрлэдэг байгаа шүү дээ. Тэгээ нөгөө ихэнх бас хүмүүст нөгөө огт шинж тэмдэггүй илрээд идэг. Тийм. Тэр бас их хэцүү юм байна тий. Тэгэхээр мэдхгүй явж байгаад хүндрэл өгчихвээ гэдэг асуудал бас айгүй их яригддаг гэсэн. Одоо жишээ нэг бас залуу хүний тохиолдол байхгүй юу? 40 настай эрэгтэй тий. 40 настай эрэгтэй хүн ингээд огт ингээд даралтай ихсдгийг мэдэхгүй явсаар байгаад гинт ерөнхийдөө тэр хүний шинж тэмдгийн ажил ирсэн гэхлээр ерөөсөө зүрхээр нь цээжээр нүгдөө зүрхэн дэлсээд амьсгал ингээд бачуураа шүн унтаж чадахгүй ингээд бачуурч эхэлсэн байгаа. За ингээд ярьсан чи ингээд нөгөө хүн маань зовөр эхлэнгүүд ингээд үзүүлж эхэлж байгаа юм тий. Ингээд үзүүлээд эмчэд үзүүлээд ингээд зүрхний нарийн шинжилгээнүүд ингээд хэлсэн чинь энэ хүн маань аль хэдийн ингээд даралт ихсэлттэй ингээд анхны удаагийн үзэлтээр даралт нь одоо тий 160 эртээ явж байна. За тэгэхээр өмнө таны даралт ихсдэг байсан уу гэхээр үгүй гэдэг гэж аахгүй. За тэгэхээр магадгүй нэг удаагийн даралт ихсэлт байж магадгүй тий нөгөө эмнэлэг дээрээ цагаан халаатны даралт ихсэлт гэж ярьдаг штэ. Тийм учраас энэ үнэ 24 цагийн даралт үздэг одоо юм төхөөрөмж гэдэг байхгүй. Одоо тэрийг илрүүлдэг. Тэгэхээр бид нар одоо шөнийн даралтыг хүртэл үздэг гэсэн. Тэгэхээр 24 цагийн туршид одоо юм анжиатик зүгээд ингээд хяндаг тийм шинжилгээнд оруулаад ингээд үзэхэд гэрийн нөхцөлд ч гэсэндээ хүн эмнэлэгт ирэхээрээ даралт нь ихсчдэг хүмүүсээс идэх байхгүй. Тэгэхээр гэрийн нөхцөлд ингээд шүн мөн үзсэн ч гэсэн тэр хүний дундаж даралт ерөөсөө энэ хүн даралт маш өндөр байдаг юм байна гэдгийг үзээд за тэгээд зүрхний нарийн шинжилгээ төгсөн чи аль хэдийн зүрх маань ингээд хөндийгээр эзлүүнээрээ тэлэгдсэн. Зүрхэнд маш их ачаал өгөөд зүрхний агшилт ингээд сулраад зүрхний архаг дутагдлалд хүрсэн. Тэгэхээр энэ нь бол нөгөө даралт ихсэлтээс үүсэлтэй одоо зүрхний дутагдал үүссэн байна гэж үзэж байгаа ийм тохиолдолоос айгүйх байгаад байгаа. Нэг зүрхний дутагдлалд орсон хүн бол ерөөсөө л одоо байнгын зүрхний дутагдлын юмнуудаа уугна. Гэхдээ буцаж болол одоо 100% эргэж одоо эдгэрэхгүй ийм тохиолдолд олчж байгаа гэсэн. Энэ хүний одоо нас нь хэд орчим настай? 42 настай эрэгтэй. Тэгээ бас л харцангуй залуу байгаа байхгүй юу? 42 гэдэг чинь залуу ба шүү дээ. Өдөр болгон үзэхгүй маа гэхэд те ядаж нэг 7 хоногтой нэг сардаа нэг удаа ингээд үзэж явах хэрэгтэй шүү л гэж зөвлөмөр байна. За баярлалаа. Өнөөдөр хоёлаа нэлээд тодорхой дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Тэгээд үзэгчид маань эндээс одоо ялангуяа залуучууд маань ер нь энэ артерийн даралт буюу одоо даралт ихсэлттэй холбоотой олон чухал мэдээллийг хүлээн авч ойлгосон байх гэж бодож байна. За баярлалаа. Тэгээ өнөөдөр хүрэлцэн ирсэн танд их баярлалаа. Тэгээ таны цаашдын ажил үйлс өндөр амжилт хүсье өрөөё. За маш их баярлалаа. За